Захим гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 4-р сарын 22-ны өдөр Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Польш Улсын засгийн газар хоорондын нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавцарлалтын төслийг Монгол Улсын их хурлын холбогдох байнгын ороотой зөвшөлтсөөр ирүүлсэн билээ. Эдийн засгийн байнгын ороо нь 2026 оны 5-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар дээрх хэлцээрийн төслийн зөвшөлтсөх асуудлыг хэлцлээ. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Польш Улсын засгийн газар хоорондын 2017 оны 5-р сарын 9-ний өдөр 50 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлцээрийг байгуулсан. Хэлцээрийн хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2018 оны 25 дугаар тогтоол, 2024 оны 94 дугаар тогтоол, 2025 оны 113 дугаар тогтоолын дагуу 5 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд өнөөдрийн байдлаар 3 төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Харин аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөдгөн шинжлэх шинээр барих төсөл 84.5%, Эрдэнэ хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог аяглыг татан зайлуулах, менежментийг сайжруулах төсөл 90% хэрэгжилттэй байна. Нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрийн 8 дугаар зүйлд тус хэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчил төгөлдөр болсноос хойших санхүүжилтийг 5 жилийн дотор олгож дуусгахаар заасан. Тус төслийн түлхүүр гардуулах гэрээ 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд санхүүжих эцсийн хугацаа 2025 оны 2 дугаар сарын 20-оор дуусгар болсон тул төслийн үлдэгдэл болох 0.9 сая еврог санхүүжүүлэхийн тулд нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрийн 8 дугаар зүйл заасан хугацааг өөрчлөх шаардлага үүссэн байна. Иймд аймагуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөдгөн шинжлэх, шинээр барих төслийн хүрээнд баригдах Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн худалдан авах ажиллагааг зарлаж гэрээ байгуулахад нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-т нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тус байгууламж болон Орхон аймгийн хатуу хог боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын гүйцэтгэл удаашралж байгаатай холбогдуулан барилга байгууламжийг дуусгаж эцсийн төлбөр тооцоо гүйцэтгэхэд нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрийн 8 дугаар зүйл заасан санхүүжилтийн эцсийн хугацааг 3 жилээр сунгах, мөн засгийн газрын тогтоолоор шинжилэн хуваарлсан нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрийн 50 сая еврогийн хуваарлтыг баталгаажуулах нэмэлт өөрчлөлтийн хавцралтын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын орооны хуралдаанаар төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Лувсан Жамц 5,000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг 10,000 м3 болгож өсгснөөр өнөөдрийн үнийн дүн нэмэгдэж байгаа эсэх улсын төсвөөр цэвэршүүлэх байгууламжийг үнэтэй адил багтаамжтайгаар барьсан тохиолдолд төсөв төртгийн үнийн зөрүү хэд байх талаар Улсын их хурлын гишүүн Ж. Ганбаатар нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрийн санхүүжих дүн нэмэгдээгүй зөвхөн хугацааг сунгаж байгааг тодруулалт төслүүдийн хэрэгжилтийн явцыг бодиттой дүгнсэн эсэх талаар Улсын их хурлын гишүүн Ундраа саарл усны хэрэглээг хөвхүүлэн дэмжих тал дээр тарифын болон тарифын бус урамшууллын механизм бий болгох талаар хариуцсан салбарын байгууллага ямар бодлого баримталж байгаа талаар сангийн яамнаас саарл усны хэрэглээг дэмжиж эсвэл эрчим хүчний хэрэглээг багасгаснаар гарах зардал нь бурах төлөлтийг цаашид хийх эсэх талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавцралтын төслийг хэлцэх үед Монгол Улсын их хурлын гишүүд санал хэлээгүй болно. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанаараа Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Польш Улсын засгийн газар хоорондын нөхцөл зээлийн ерөнхий хэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавцралтын төслийг зөвшөлдсөх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшөлтсгийг дэмжиж санал дүгнэлтээ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.